Ухдаг биш, ургуулдаг, дундирдаг биш, ундардаг баялаг гэж юу вэ? Энэ бол газар тариалан жимс хүнсний ногоо, малын тижээл. Аймаг болгонд уурагт тижээл тариалах, жимс жимсгний аж ахуй хөгжүүлэх боломж буйн нэгэн бодит жишээ нь ховд агро парк төсөл юм. Урд өмнө баруун бүсэд малын хамгийн шинт тижээл болох Эрдэнэ шишийг тариалж болно гэдэгт хинч итгэдэггүй байлаа. Харин одоо болно гэдгийг амьдрал дээр батлан харуулад байна. Аривжих фарм компани усалгаатай газар тариалан эрхэлж өнгөрсөн жил 2000 гаад Эрдэнэ шиш, 500 гаад ногоон тижээл тариалсан нь агро паркийн амьд жишг болж байна. Энэ мэд сайн туршлагыг дэмжснээр баруун бүсэд усалгаатай тариалалтыг нэмэгдүүлж Эрдэнэ шиш, царгас гээд тижээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх таатай боломж нээгээд байна. Хямд, чанартай, илчлэг ихтэй, тижээлтэй болсноор баруун бүсийнхэн хураг мордох, сүүний чиглэлийн үнэний ферм байгуулах, гахаа дахианы аж ахуй хөгжүүлэх боломж бий боллоо.